хөдөөний Gen-Z-ийнхэн гэж байхгүй болсон гэсэн үг. Бүгдээрээ те яг утсан дээрээ сошиал медиа хэрэглэж байгаа. Millennials буюу 23-аас 41 насны гэдэг чинь одоо надаар баг ингээд таслагдж байгаа. Хүмүүсийн 88% нь бас л те нөлөө бүхий хэсэг Монголын хүн амын. Baby boomers буюу 41-ээс дээш насны хүмүүс 40% нь интернетийг одоо идэвхтэй Монголд хэрэглэж байгаа. За түүнээс гадна 15-аас 22 насныхны 99% нь Facebook хэрэглэдэг. 63% нь YouTube хэрэглэж байгаа. 51% нь Instagram-ын хүүхдүүд. Instagram-ийнх болвол ер нь тоо асар хурдтайгаар өсөж байгаа. Маш олон хүүхдүүд ялангуяа Facebook-ыг хаяад Instagram руу орж эхэлж байгаа. Энэ нь өөрсдийнх нь амьдралын онцлог, өөрсдөө сэтгэлгээний онцлогтой шууд холбоотой. Мөн өшөө хурдтай өсөж байгаа хэрэглээ юу гэвэл Snapchat байгаа. Тэгэхээр Facebook ч бай, Instagram ч бай, аль ч Snapchat шиг юу хамгийн их хэрэглэгдэж байгаа гэвэл story хамгийн хэрэглэгдэж. Одоо залуучуудын хувьд те амьдралынхаа бүх түүхийг Facebook дээр миний үеийнхэн шиг, миний нэг жоохон доотлын үеийнхэн шиг ингээд дуртахаар арай багасж эхэлсэн. Харин тэд нар оронд юу хийж эхэлсэн бэ? Story хийж эхэлсэн. Story гэж мэдэх үү? Facebook story хийж үзсэн хүмүүс байна уу? Би буруу ойлгосон уу гэж. Юу асуугаад байгаа юм бэ? Би юу буруу ойлгосон. Instagram-ийн story-нууд байна. Харьцангуй постноосоо бараг 3 дахин 4 дахин илүү үзэлт авдаг. 24 цагийн дотор устдаг. Дараа нь аюулгүй. Тэ ийм юу байгаа? Контентын нэг хэлбэр нэгдсэн байгаа. За сошиал медиа хэрэглээний хувьд түрүүн ярьсан те ихэнх нь ер нь бол хөгжилтэй funny контентын дуртай. Тэнд бидний ихэнх нь телевиз үзчихсэн ч Facebook ашиглаж байдаг. Тийм учраас орчин үеийн телевизийн ялангуяа бүх лайв телевизийн нэвтрүүлгүүд болон те өчигдөр бүх телевизийн нэвтрүүлгүүд ямар нэгэн байдлаар мэдээнийхэн ч гэсэн сошиал медиатай integrate буюу тэгээ холболт хийж одоо зохион байгуулалттай болсон байгаа. Тийм учраас та нар яг түн шиг энэ төр дээр ингээд Nike-ийн төлөө санал манлаа өгч болдог энэ төр. Шууд утснаасаа эсвэл Facebook дээр энэ тэр рекламууд явагдаж идэг юм болсон байгаа шүү. Бүгдээр мэддэг зүйл байна. Сошиал медиа хэрэглээний хувьд үргэлжлүүлээ ярих интернет хэрэглэгчдийн тэгээ 96% нь гар утснаас орж байгаа Монголд. Их сонирхолтой Монголд нийт 2 сая 700 мянган байнгын идэвхтэй интернет хэрэглэгчид байдаг сар болгон шүү заяа. Тэгээ бодох юм бол яах нь Монголын хүн амын бүр интернетийн бүр огт ойлгохгүй явсараа дуусж байгаа настай хүмүүс эсвэл тэ одоо бүр яг интернет руу орох ирэх байхгүй нөгөө 13 нас хүрээгүй жоох хүмүүстэй хасах юм бол ер нь монголчууд тэр чигээрээ сошиал медиа интернетийн холбоотой холбоон дотор амьдарч байгаа гэж ойлгож байна. 21% компьютерээ ашиглаж интернет руу ордог. Аргагүй тийм хүн болгон лаптопгүй, ноутбук байхгүй, десктоп байхгүй. Гэтэ бид нар бүгдээрээ юу та ухаалаг утастай тий. Ихэнх ухаалаг утаснууд маань биднээс илүү ухаантай гэж өөрсдөө боддог. Интернет хэрэглэгчдээ ихэвчлэн хобби, сонирхол гэх мэтээр нийтлэг зүйлээрээ дамжуулан сонирхлын группүүдийг бий болгох боломжтой байдаг. Энэ бас бидний хувьд аюул чухал санааж явах ёстой ийм хүчин зүйл байгаа шүү. За сонирхлын групп дотроо мэдгүй зүйлээ асуух чиглэлийн тийм сонирхлын группүүд бол нэлээд давмгайлдаг. Ингэчлээ манай нохон бөөлжүүд байна яах вэ? Манай нохооны арьсан дор юм гарчлаа зур мургийн тэ одоо Golden Retriever-ийн бүлэг дээр тавьсан бай. Бус нь ингэдэй манай хагас ингэсэн тэгсэн гэл мэдгүй зүйлээ асуух талаар аюул ашигладаг. Мэддэг нэгэн байж л байдаг. Заавал хин нэгэн мэдчихээг наа чи ингэсэн юм аа гэх. Тэгэхээр энэ бол аюул сонирхолтой хэрэглээ. Интернетийн ерөнхийдөө хэрэглээ ахна шүү дээ. Сошиал медиа. Яагаад сошиал медиаг ашигладаг вэ гэвэл харилцах зорилгоор ашиглаж байгаа. Мэдээж би одоо таны тухай танд яриад байгаа л та. Тэ хуваалцсан тухай өөртөө тохиолдсон юмнуудыг хуваалцмаар бусдаа өөрийнхөө дэмжлэг зүйлүүдийг хараад тэ хуваалцмаар байна.
хөгжилтийн төлөө бас ашигладаг. Энэ бол entertainment зорилготой ашигладаг юм их байна. Монголд хамгийн их хангалт авдаг вебсайт бол нэгдүгээр мэдээж хэрэг Facebook, Google хоёр ордог. Тэгээ 3-аас эхлээд YouTube ордог. YouTube. Тэр монголчууд маш их YouTube үздэг гэсэн. Та YouTube үздэг үү? Утсан дээр YouTube үздэг хүмүүс юм уу? Одоо үзэж ингэж. Та нэг мэддэг юм яриад байгаа болохоор зөв одоо би үзэж байна. За шинэ мэдээ хайх зорилгоор үздэг. Одоо тэгээ яаж юу солих вэ гэхэд зүгээр ингээд YouTube дээр ороод тэгээ YouTube-ээс үсээ юу ч хамаагүй одоо сурч байна. Би нэг амар дээр үе хуучин хувц цатагч авсан. 2 жилийн өмнө. Ажилдгүй. Засгсан чи яаж засгаа мэддгүй. Тэгээ миний хамгийн ихний хийсэн юм юу гэж бодож байна. YouTube руу орсон. YouTube руу ороод тэр үйлдвэрлэлээ болоод хэдэн жил болсон байгаа тий. 10 жилийн өмнө баг үйлдвэрлэлээ болсон байгаа. Хувц цатагчийн моделийг нь дугаараа бичээд яаж засах вэ гэдээ хахад наадад чи ингэж засд юм аа гэсэн видеонууд гэж гаргаж байгаа. Тэгээд эндээс бол YouTube-ээс мэдхгүй